сая нөгөө бороо орлоо ш. Тэр үеэр чинь би манай өвгөө энд ирсэн байсан ирж аваад ойлон дуулаад болохгүй хөдөө авч орхигээд тэгэнгүүтээ ирээд явхдаа ачааны стана гэдэг байдаг штэ. Дүүр ачаа ачсан стананы голын нөгөө суудалд нь би суучихгүй юу. Тэгсэн замаас нэг хүүхдтэй өхөн суугаад ингээд бид дөрөв суугаа явдсан чинь цасамлаас буугаад шавард шарвал нөгөөх маань онгоцсон байхгүй юу. Тэгсэн чинь би нэг амар нэг юм жоохон захын зайд ингээд би уцаараа ингээд яваад тавлаа явуулсан. Манай нөхөр болохоор уртлын суудалд унтаа явуулсан байхгүй юу. Тэгэл нэг мэдсэн чинь тар хэл яваад гисэн. Юу болсныг мэдээгүй миний ингээд дээгүр хүмүүс гიშгэлэл гараа явцсан нөгөө нэг охин одоо юу хоёр бас нэг хүүхдтэй охин тэгээд нөхөр бид дөрөв ингээд жолооч тавлан явж байгаа байхгүй. Тэгэл уртлын зургаар хүмүүс гараад би гарах гэсэн чинь миний өвдөг дух хоёр ингээд нийлцээ хоёр сандлын хооронд гарч чаддаггүй. Тэгэл байжсэн чинь нөгөө охин манай нөхрийн нэрийг дуудаад ахирхаар би болохоор толгойдоо манай нөхөр одоо тарих мархан задарсан амар л болцсон юм байна. Тэрхүү оронд бодоод газ усыгээр миний гар ингээд нэг суудлын доогор дарагдцсан. Авч болтгоо тэг яаж авснаач мэдэхгүй нэг мэдсэн босоод өвгнийгөө дуудсан чинь байж л та би зүгээр байна гэд. Тэгээд нөгөө жолооч нөгөө охин өдөр чи манай өвгнөө татсараа хамгийн сүлд би гарсан. Тэгээд гараад ирсэн чи манай жолоочийн нөгөө ардталт ингээд нэлээд том ингээд хамтраад хагарцсан. Тэгээд нөгөө миний хажууд байсан хоёр охин хүүхд хоёрыг болгоо нэг нь ингээд тухан жоохон шалбарцсан. Би ингээд гараа харсан чи ингээд амар хөх нийцсэн. Ингээд дарсан чи нужигдсан. Юмд дарагдцсан. Тэгэл миний цүнхэнд чи нөгөө экстрим явж идэв чи гарч ирэл тентарн хоёроо бушуухан түрхэл өвгнийг харсан чи шалбархаа чалга. Тэгсэн нөгөө нэг охин маань ингэдэг байхгүй миний одоо толгойл нэг эвгүй байна гэх. Тэгэхээр би нэлээ ингээд тентарн төрч өгөөд тэгжээтэл нөгөө машинууд зогсоод манай машиныг авраад ингээд босгоод ингээд яасан байхгүй. Тэгээд би нөгөө гэртээ очсон чи миний гард ингээд нэг бамбайтал хавдчих юусэн ингээд юм байж болохгүй. Тэгээд гэсэн би нөгөө тусаад ямар ч байсан нааш явахын 3 өдөрт бол битүү төрхөөл багссаар энэ шажигнаад ах нь арай гайгүй болоод тэгээд энд ирэнгүүтээ хайнаа нисгэжсэн юм чи нөгөө 3 дугаар эмнэлэг таньдаг дүүгээрээ эмчт дүүгээрээ зургийг авахулсан чи сахуу яс цуурсан байна гэд. Тэгээд та шохоод дуулахаар чи би хайнаа нь явж чадахгүй юм чинь гэд. Шууд нөгөө экстремаа төрхсээр яваад хэлээр чамдаама энэ талаараа чирээл энэ гар марыгаа нэг ерөнхийдөө үзүүлэхгүй ингэж явж байгаа. Жохоо сойлттой бай гэсэн. Жохоо унжиж өгдөөдсөн баг. Тэгээ би хайнаад 48 хоноод ирэхэд миний ихтэй ямар ч өвчин гүйтгсэн. Тэгээ нөгөө экстремаа төрхсээр байгаа л. Тэгээ одоо ахиж зургийг авахлаа энэ тэгтээ нэг ямар ч хэлсэн тэгж нэг зурсан ясыг бол сахуу ясаалаа би өөрөө үйлчлсэн. Энэ жил тэрний гайхамшиг бас үтсэн байхгүй. Экстремийн